нөгөө бичлэгийнхаа part 3-ыг оруулах чинь. Хин хүчтэй вэ гэд яг одоо л те ингээд тулааныг нь бол харуулна. Гэхдээ яг би нөгөө Акира гэж сувг байгаа шүү дээ. Акира гэдэг нөгөө нэг сувг байгаа шүү дээ. Тэрнээс арай өөрөөр тайлбарлана. Арай өөрөөр тэр бол тулааныг нь арай илүү детальчилсан бол би нэг арай чадварууд дээр нь үндэслээд нэг тийм те хувь гаргаал явчихж байгаа шүү зэ. Тэгээ савайлгаараа төгсгөлд нэг хэд юм залруулж хэллэх баха. Би ер нь бол хэлэн л дээ угаасаа. Тиймээс ингээд энэ бичлэгийг ингээд те хийж байна. Гэхдээ яа fuck хит амуртайгаар ороод бас л эвгүй шүү. Энэ за тэгээд ойлгомжтой. Гэхдээ бол арай өөрөөр бол явна. Энэ удаагийнхаар бол те Акира бол яг уншигчийн үзэлтээр тулсан юм шиг болсон. Нэг үгээр талбайн давуу тал гаргаж ер нь бол явна. Уншигчийн ертөнцийн дээр тулалдаа тэгээд дараа нь соло левлийнх дээр тэгээд дараа нь юун дээр тулалдана. Ингээд хинтэн харайлгүй ертөнцид тулалдана гэсэн үг. Тэгээд нэг арай өөрөөр үр дүнгууд гарах байхгүй. Тиймээс ингээд бичлэгээ яг сайхан дуустал нь үзээрэй. Яг тэгвэл та нар яг мэднэ. Эхлээд уншигчийн үзлээс эхлэе. Уншигчийн үзэлтээр эхлүүл вэ штэ. Энэ бол маш сонирхолтой. Уншигчийн үзэлтээр бол тулаан гарвал ер нь бол их сонирхолтой болно. Учир нь догжоо жинүү уншигчийн үзлийн ертөнцид ороод ирвэл дүр гэдэг утгаараа ороод ирнэ. Тэгэхээр зэрэг тийм ээ. Нэг үгээр уншигчийн ертөнцийн үзэлтээр дүрээр орж иж байгаа гэдэг чинь сүүдрийн цэргүүд болоо чадвартайгаа хамт орж ирнэ. Нэг үгээр жинүүгийн чадвар бол нэг тийм алдагдахгүй. Жинүүд бол чадвар алдагдахгүй гэдэг утгаараа орж ирнэ. За энэнгүүт манай маш том давуу талтай болно. Чадварын алдагдлуугаар жинөө орж ирж байна гэдэг чинь нэг үгээр догчод ашигтай. Түүний номын авч урга дүрийг харах өнцөг гэдэг чадваруудаа ашиглаад манай хүн жинүүгийн чадварыг копидж чадна. Яг ойлголтоос нь хамаарат хүчин нэмэгдэх гэсэндээ энэ удаа ойлголтыг 100% болгоод оруулна. 100% болсон гэж бодоод оруулвал догчоо нийт хүчнийх нь 80-аас 90% хэрэглэнэ гэсэн үг. Мөн сүүдрийн цэргүүдийг нүртэл ашиглах эрхийг өгье. За угаасаа тэгчүүл тулаан илүү гой сонирхолтой болно. За ингээд ийм тулаан өрөнгөт вэ штэ. Ингээд сүүдрийн цэргүүд болоод догчоо жинүүгийн чадварыг хуулбарлан орвол энэ шал өөр тулаан болж хувирна. За догчоо ер нь бол вэ штэ. Тэсвэрийн тулаан юм. Ер нь бол тэсвэрийн тулаан юм. Догчоо тэсвэрийн тулаан хийж явцдаа зохиол буюу зохиолын цоохыг ашиглаад жинүүг цул талтай болгон жинүүг яллна. Гэхдээ жинүү төрүүлээ шууд нөгөө нэг яач бас болно. Шууд ойрын зэнд хурж ирээд толгойн шууд тасчвал ер нь бол илүү хурдан дуусна л та. Гэхдээ сүүдрийн зэргүүдэд төрүүлж гарах болохоор зэрэг яалтчгүй тэгэл жоохон цаг алдаал манай хүн бас чадвараа адилхан идэвхжүүлэл тэгэл ер нь тэгэл хоорондоо үзэн нэг тиймэрхүү байдлаар сүүдрийн цэргүүдийн хоорондын тулааныг нэг жаалж харж агаад тэ нэг яаж тултгааныг харж яах вэ? Гэхдээ баг догчоо энэ хугацаанд төлөвлөгөөгөө баг боловсруулсан байна гэдэг төлөө ойлгомжтой. Гэхдээ яг бас игрис митийн тийм хүчирхэг тэ нөгөө нэг Белерион Бэрүү гэх мэт цэргүүдийг яг тэг адилхан давтаж копидж гаргахгүй л гэдэг. Гэхдээ ер нь бол сонирхолтой байх үүднээс бол би копидж бол оруулахаар шийдсэн. Угаасаа чадварынхаа нэг хэсэг гэж явах болохоор зэрэг их командлагч нар болоо генералуудыг тэ догчоод бас байгаагаар бол оруулж байгаа. Ингэснээр бас догчоод маш том давуу тал өгнө. Тийм ээ би догчоог бапталж байна. Олон юм битээр. Би догчоог бапталж байгаа. За мэдээч хэрэг тэ Белерион Бэрүү ороод ирсэн тохиолдолд жинүүг бол баг зэрэг саатуулж чаднаа. Гэхдээ бас яг хөө төгсгөл хэсэгт нь бас бичлэгийн төгсгөл хэсэгт нэг хэдийн хилж өгнө. За тэсвэрийн тулаан хийвэл вэ штэ. Ер нь бол догчогийн ялах магадлал бол за хитвэ гэж хэлэхэд бас жоохон асуудалтай юм те. Нэг 60%. За нэг үгээр үлдсэн 40% нь бол жинүү ялах боломж байгаа ч гэсэндээ тэсвэрийн тулаан үлдсэн тохиолдолд бол янз бүрийн цоорхойг ашиглаад догчоо ялах боломжтой. За тэнгүүтлээ яг шууд физикл тулаан. Шууд жинүү эргэлцгүйгээр дайран орсон тохиолдолд өөрөө дайраа төрүүлж орсон тохиолдолд бол энэ догчон ялах магадлал 30%. Шууд тал хүн байхгүй болж байгааз аргагүй л те
Сүүдэн цэргүүдээр ер нь бол төлөвлөгөө боловсруулж цаг очих төлөвлөгөөтэй байгаа. Тийм төлөвлөгөө гаргахгүй бол угаасаа догчоо физик талын хүч чадал бол үнэхээр муу. Ер нь бол гэрлийн хурдталж чадах те жинүүгийн эсрэг ер нь бол барахгүй л те. Адилхан сүүдрэн цэргээ гарч хугацаа хожингуутлаа давхар адилхан сүүдрэн цэрэг гаргаж зочирдуулах маягаар ер нь бол тултал бас илүү ойрхон. Яг хуу хүчийг нь копитжуул адилхан хурд хүчтэй болгох гэсэндээ бас копитхоос өмнө бас алах аюултай болохоор зэрэг бас эрсдэлтэй уншигчийн тавьчурах чадвар бас унших хугацаа байгаа. Тэгээд дүгнэлт маань ер нь бол үзвэл 60-40 хайцаатаагаар догчоо ялах магадлал их илүү өндөр байх нэ. Жинүү илүү боломжтой болохоор л тэр. Жинүү яг анзаараад харав сүүдэн цэргүүдэд төрүүлж дайрах тийм зуршилтай болцсон. Үүнээсээ болоод ер нь бол ялагдах магадлал нь илүү нэмэгдсэн байхгүй юу? Тиймээс л энэ гол асуудал нь болоод байгаа. Хэрвээ жинүү шууд эргэлцгүйгээр дайраад орвол арай өөр. Гэхдээ жинүү догчогийн ертөнцийн юу гэж мэдгүй болохоор зэрэг ялтгүй ялагдана л да. Дээрээс нь те одоо бол дээрээс нь нөгөө нэг тэгэл янз бүрийн чадвар мадварууд нь бас байгаа шүү дээ. Догчогийн чадварууд те яг хуу догчоо соло левел ертөнцид орвол догчогийн баг бүх чадвар хог болчихно. Гэхдээ яг хуу би соло левел ертөнцид догчоог оруулвал тэрхүү чадваруудыг бас идэвхтэйгээр бас оруулна. Тэгэхгүй бол бас энэ тулаан нэг тийм сонирхолтой болохгүй. Яг хуу арай өөр үзүүлэлтүүд гарч ирэх нь та нарт илүү сонирхолтой байх гэж бас би бодсон юм. За мэдээж хэрэг тэ энэхүү тулаан тэ соло левлийн ертөнцийн тулаанаас сүүдрэн цэргүүдээр бас л адилхан эхэлнэ. Гэхдээ энэ удаа арай өөр. Энэ удаа зохиол гэсэн юм байхгүй. Нэг үгээр жинүүг ингээд зохиолын цоорхойг ашиглаж сул талтай болгох боломж тогтчод байхгүй. Ингэснээр дагчиг ялах магадлал улам ихсэн. Жинүүгийн ялах магадлал улам ихсэн. Жинүүгийн ялах магадлал улам ихснэ. За тэгээд тэсвэрийн тулаан буюу сүүдэн цэргүүдийг хооронд наалзуулж холоозоос харуул жинүүгийн ялах магадлал 80%. Учир нь төгсгөл хэсэгт нь та нарт би тайлбар өгөх болохоор зэрэг та нар яг төгсгөл хэсэгт нь яагаад 80% байгаа гэдгийг та нар мэдэн бичлэгээ дуусна үзвэл та нар мэдэн угаасаа би бичлэг дуусгал үзүүлэхийн тулд ийм юм хийж ин дуу. За тэгвэл физик тулаанд арай өөр юм гарах уу? Мэдээч хэрэг адилхан хүчтэй болж байгаа ч гэсэндээ догчогийн ялагдах магадлал 99%-тэй. За одоо тэгвэл хиндэн ч хамааралгүй ертөнц рүү оръё. Хиндэн ч хамааралгүй. За энэхүү тулаанд бол зохиол байхгүй тэ дээрээс нь сүүдрэн харин байхгүй. Ингүүл гоё эцтэй. Ингүүл гоё нэгийн эсрэг нэг. Гэхдээ яг хуу догчогийн нөгөө нэг номын авчраг гэх чадвар бол байгаа. Тэгээд нэг үгээр бол тэгээд би догчоог энэхүү тулаан дээр жинүүгийн яг хүчний 100% копид чадхаар болгож оруулж ин заяа. Илүү сонирхолтой. За энэхүү 100% болон оруулаад ер нь л тулаан маш ойлгомжтойгоор дуусан л да. Яалтчгүй төлөвлөгөө боловсруулах чадвараараа догчоо илүү гарч магадгүй ч хүчний зөрүүгээр яалтчгүй 70-30 хайрцагтайгаар догчоо ялагдана. Дээрээс нь одоо бичлэгийн төгсгөлийн нэг юм хэлье. Луугийн хааны төргөлт дайралт нь сүүдрэн айрмын цэргүүдийг устгачдаг байхгүй нэг үгээр бүрэн гүсэд устгадаг сүнсийг бүхэлдэн жинүүчаас тэгэх чадвартай 90% хүчийг авсан догчоос тийм чадвартай болно. Нэг үгээр сүүдрэн цэргүүд зүгээр тэр хоёрын хувьд бол зүгээр л устгадаг байнууд нь болон хувирах байхгүй. Нэг үгээр догчоос жинүүгийн сүүдрэн цэргүүдийг устгаж чадна, жинүү догчогийн сүүдрэн цэргүүдийг устгаж чадна. Ингэснээр зүгээр л тасралтгүй тулаан болсоор л явах болно. Мөн 90-80% хүчтэй догчоо ер нь бол жинүү тийм хурдан яалагдчихгүй ч гэсэндээ тэ ер нь бол жинүү бол яалтчгүй физик болоод тулааны чадвар тулаанд арай илүү оролцож исэн тулааны чадвар арай илүү өндөр болохоор зэрэг яалтчгүй жинүү ер нь илүү гэж явна. Би яг хүчийг нь 100% бапсан ч гэсэндээ нөгөө Shadow Monarch гэдэг чадварыг би өгөөгүй байхгүй юу? Тэгээд Monarch гэдэг чадварыг нэг өгөөгүй болохоор зэрэг тэгээл Monarch гарах үед нь шууд дуусах юм л та. Яг Monarch чадварыг нөхсөн бол астрал төлөвт орох
юуг нөхсөн бол арай өөр тулаан боломжтой байсан. Гэхдээ монархч чадварыг нүгэл ер нь бол итерхий сунжирчин. Гэтэл стил тэгэл жинүү ялна л та. Гэхдээ догчоол тийм хурдан ялагдахгүй. 70-30 харьцаатай л тулаан болно. Яг уу догчогийн бас чадваруудаас хамаарат, жинүүгийн бас сонголтоос хамаарат эрвээхийн нөлөөгөөр тулаан 80 май эсвэл 60-тай ч бас болно. Энийг зөвхөн эрвээхийн нөлөө шийднэ. Дээрээс нь те хэрв би өмнөх юун дээр хэлсэн догчоо те ингээд жинүү зохиолоос гаргаад хайчвал жинүү зүгээр хогийн зэг дээр мөнхөрнө. Нэг үгээр тэгэл жинүү ялагдчихж байгаа. Уншигчийн ертөнцийн талаар ямар ч юу байхгүй хүн мэдээж хэрэг хурдан л хүчил таараа л та. За энэ үрээд ингээд бичлэгээ дуусгаж байна. Сонирхолтой байсан байх гэж бодож байна. Өөртөө хамгийн тэ алдартай хоёр дүрийг хооронд нь алцуулж үзлээ. Сонирхолтой л үт юм байна. За ямар ч тач бичлэг таалагдсан гэж бол найдаж ин эцэст хүртсэн үтсэн бол тэ бас баярлаа. Бас тэ янз бүрийн юм комент дээр бичээд өгөөрэй. Яг багтаар гэж хэлэхгүй нэг үндэ бол жоохон муулаад өгөө сайн байна. Би яг ингээд нэг нэгцэгтний асуудлын ярианы асуудлууд яг өөр хэр сонсогдож байгааг мэдэхгүй болохоор зэрэг наа. Тиймээс нэг жоохон шүүмж маягийн бас бичээд өгвөл бас нэг жоохон зөвлөгөө бас хэлж өгөх талархах шүү. За баярлалаа.